Орчны бохирдол бол олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тэгээд үүний хамгийн том хоёр хүчин зүйл нь энэ нөхөн жорлон, хог хаягдал хоёр байгаа. Тэгээд нөхөн жорлонгийн хувьд 20-24 онд миний бие санаачлаад хурлын эмэгтэй гишүүдтэйгээ энэ 800 сургууль цэцэрлэгийг дотор байрны нөхөн жорлонг 21 аймагт байгаа. Энийг бүгдийг нь одоо орчин үеийн ариун цэврийн байгууламж болгоё. Энэ бол одоо нийгмийн эрүүл мэндийн талаасаач тэр хүүхд хамгааллын талаасаач тэр хүүхдүүд одоо дотор байрны 6 настай айлын хүүхд, малчны хүүхэд ирээд шүнүүд нөхөн жорлон руугаа орох гэж байгаа. Тэнд хүчирхийлэлд автдаг, унж бэртдэг, ойчдаг, айдаг гэдэг ингээд ийм асуудлууд байсан. Тэгээ мөнгө хайгаад бид нар хайсаар агаад Эрдэнэт үйлдвэрээс боломж байна уу гэд ингээд 160 тэрбум төгрөг зориуллаад тэгээд сум болгонд өөр зураг төсөв өөр хөрсний нөхцөл байдал те мөн одоо бас ачааллын хувьд өөр ийм нөхцөл байдал бүгдэн дээр нь одоо бид нар ингээд 4 жилийн хугацаанд хийгээд үндсэндээ одоо хамгийн сүүлийн нэг 100 хүрэхгүй сургууль цэцэрлэгийн нөхөн жорлон шинжилгээтэй дуусж байгаа. Тэгээ ямар ч хэлсэн боловсролын салбар одоо энэ жилийн 9 сарын 1 гэхэд нөхөн жорлонгүй болж байгаа. Тэгээ энд бид нар 160 тэрбум төгрөг тэгээ одоо ингээд нийт бараг 5 жил зарцуулж иж ард нь гарч байгаа. Тэгээ сая одоо нөгөө шижир гишүүн ямар төлөвлөгөө яаж та нар энийгээ бууруулах юм бэ гэж асуугаад байгаа. Надад бол одоо энэ 800 жорлон бол тун хэцүү байсан. Маш их мөнгө бид нар олж цуглуулж араас нь хөөцөлдөж барилгын яам боловсролын яамтай хамтарч ажиллаж иж ингээ ард нь гарч байгаа. Тэгэхээр та хэд маань одоо яаж гарах юм бэ? Одоо дараагийн миний одоо санаа зовж байгаа юм нь эрүүл мэндийн төвүүд байгаа аахгүй юу? Нийт одоо 21 аймгийн сумдад байгаа эрүүл мэндийн төвүүдийн 70% нь гадаа нөхөн жорлонтой. Тэгээ энэ бүр нөхөн жорлонд эмэгтэй хүн одоо амарчих гэж жагаад тийшээ хүүхдээ унгасан тохиолдол хүртэл байдаг байхгүй. Тэгэхээр бид нар яаралтай одоо энэ эрүүл мэндийн төвүүдэд орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болохгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ орчны бохирдлын үндэсний хороо гэдэг чи хэн ахалт юм бэ? Тэр хүн чи хизээ хамгийн сүлд хурлаа хийсэн юм бэ? Тэр төсөв мөнгө тэрэнд нь хин одоо айл сайд нар орд юм бэ? Энэ дэр нэг хариулж өгөөч. Дээрээс нь бид нар энэ одоо аж ахуйн нэгжүүдгээ 6556 аж ахуйн нэгж нөхөн жорлонтой гэж. Эдрийг ариун цэврийн байгууламжтай болох шаардлага тавьж. Наад зах нь шатхуун түгээх станцууд энэ 21 аймгаар тарцсан байгаа бүгдээрээ нөхөн жорлонтой. Эдгээр чи орлого олж байгаа, ашиг олж байгаа байгууллагууд яагаад орчин үеийн ариун цэврийн байгууламж байгуулад ингээ ард иргэдэд үйлчлээд төлбөр авч болно шүү дээ тэрэндээ тийм ээ. Ингээд шаардлага тавих хэрэгтэй байна. 1 минутаа нэмээд авчи. Ундрам гişүү 1 минут. За тэгээд би сая аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхад бас аялал жуулчлалын мэргэжлийн холбоотойгоо яриад аялал жуулчлалын байгууллагууд маань одоо бүгдээрээ бас орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болёо гэд ингээд 6% хөнгөлөлтөө зээл 250 тэрбум ингээд банкудаар дамжуулаад өгж байгаа. Энэ дотроо бид нар зам дагуух үйлчилгээний 58 цэгийг байгуулах. Одоо хүн 2 цаг тутамд 200-аас 250 км тутамд амрах ёстой. Тэгээ одоо өөрийнх шиг тийм үйлчилгээний төв ариун цэврийн байгууламжтай тэндээ хоол хүнсээ авчдаг нутгийн иргэдийн бараа бүтээгдэхүүнийг одоо борлуулцдаг ийм цэгийг байгуулахад 6% хүүтэй 6 жилийн хугацаатай ийм зээлийг олгохоор шийдвэрлсэн байж байгаа. Тэгэхээр одоо энэ жилээс эхлээд ийм одоо ариун цэврийн байгууламж бүхий цэгүүд байгуулагдана. Яг энэ шиг одоо бас бүх салбарын сайд нар ингээд анхаарал эхлэх юм бол энэ асуудлыг бас хурдтай шийдэх боломж байна. За ундрам гишүүний асуултанд хариулъя. Орчны бохирдлын үндэсний хорооны мэдээлэл байгаль орчин дээр байгаа болоод илүү мэдхүү. За 8 номер. 9 номер уу? За 9 номер микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Орчны бохирдлын үндэсний хороо бол татан буухтсан. Одоо байгаа хороо бол зөвхөн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэдэг явж байгаа. Орчны бохирдлын үндэсний хороо бол 2023-аас 24 оны хооронд татан буухтсан гэж. Орчны бохирдлын үндэсний хороо ямар сайдын бүрэлдэхүүнтэй байгаад ямар хуу үйл ажиллагаа, үр дүнтэй үйл ажиллагаа шийдвэрүүд гарч ирсэн бэ гэдэг асуултанд
хариулъя ундрам гишүүний. Хоёрдугаар тэр аж ахуйн нэгжүүдэд шаардлага эдгээр өгж байгаа мó байгаль орчны яамнаас аж ахуйн нэгжүүд маань өөрөө нөхөн жорлонтой энэ дээр ер нь хинэн шаардж чинь эсвэл хаячаад тоо гаргачаад суугаад байна уу гэдэг дээр яа. Гуравдугаарт ундрам гишүүний асуусан эрүүл мэндийн төвийн юун дээр эрүүл мэндийн байгууллагынхаа ямар төлөвлөгөөтэй байна, асуудал нь юу байна. Одоо ингээд нэгэнд бид нар сонсоод өнгөрөх биш цаашаа арга хэмжээ авахар бол бас өргөдлийн байнгаараа ажиллана. Эрүүл мэндийн төвүүдийн орон нутгийн нөхөн жорлонгийн асуудалтай та хэд ямар арга хэмжээ хийх чинь гэдэг энэ асуултан дээр бүрэн хариуллаа. 9 номер. За ундрам гишүүний асуултанд тодруулга өгье. Хуучин овчны бохирдлын үндэсний хороог тухайн үеийн байгаль орчин аялал жуулчлалын сайд ахлаад ингээ ажлын албатай байсан. Тухайн үед бол төсөөл зарцуулах төсөвтэй энэ хүрээнд дотроо бол агаарын бохирдол, хөрсний бохирдол, хог аягдлын асуудал бол хамрагдаад явдаг байсан юм билээ. Ингээд үндсэндээ үйл ажиллагааны үндсэн чиглэл нь бол агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр гэж байсан. Энэ хөтөлбөрт орсон ажлуудыг бол санхүүжуулаад хэрэгжилтийг хангаад явдаг ийм одоо бүтэц зохион байгуулалт бол байсан байна лээ. Энтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл бол байгаа. Шаардлагатай бол бид хуучин хийгдэж исэн орчны бохирдлын үндэсний хорооны дэлгэрэнгүй мэдээллийг бол танд хүргүүлье. За дараагийнх нь шатуун төвөг станцтай холбоотой мэдээлэл явсан. Бид 2023 онд улсын хэмжээнд шатуун төвөг станц Гүйцэж хариулъя 9 номер. Улсын хэмжээнд байгаа шатуун төвөг станцуудад нэгдсэн судалгаа хийсэн. Ингээд 1222 шатуун төвөг станцаас за боловсон ариун цэврийн байгууламжтай 140, эко ариун цэврийн байгууламжтай 650, нөхөн жорлонтой 435 ийм одоо байдалтай нөхцөл байдал байна гэдгийг тогтоогоод ингээд үндсэндээ 2024 онд бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн одоо засаг дарагт сайдын нэгдсэн албан даалгавар гаргаж хүргүүлсэн. Энэ албан даалгаврын хэрэгжилтийг бол 2025 онд дүгнж үзэхэд 62.5% гүйцэтгэлтэй байна гэсэн ийм дүн гарсан. Ингээд үндсэндээ тухайн шатуун төвөг станцуудыг ариун цэврийн нэгдсэн байгууламжуудаар хангахын тулд аймаг нийслэлээс хийгдэж байгаа шатуун төвөг станц дээр хийгдэж байгаа ерөнхий үнэлгээний дүгнэлтэнд нь зайлшгүй тусгуулах, нөгөө талаасаа аймагт энэ хяналтыг хэрэгжүүлж байгаа салбар хяналтын газруудыг ажилуулах энэ Эрүүл мэндийн яам 5 номер. За ундрам гишүүний асуултанд хариулъя. Энэ сумын эрүүл мэндийн байгууллагууд, эрүүл мэндийн төв буюу одоо энэ эрүүл мэндийн байгууллагуудын бол 79 байгууллага нь яг энэ нөхөн жорлонтой байгаа. Энэ бас дотроо 2 янз байгаа. Зарим нь болохоор одоо тэр сумн дээр дэд үтсээ шийдээд ингээд орчин үеийн ариун цэврийн өрөөтэй боловч давхар бас нөхөн жорлогоо ашиглаад байдаг ийм системтэй. Өөрөөр хэлбэл тэр одоо цэвэрлэх байгууламж юмнууд нь бас ингээд сайн ажилтгүй бас ийм сумууд бас байгаад байгаа. За тэгэхээр энэ дээр одоо бид нар эрүүл мэндийн яамнаас бол яасан бэ гэхээр бас энэ нэлээд их зардал гарах юм байлаа тооцоолоод хийгээд үзгээр ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага суурин төлөөлөгчийн газраас адапташн сан дээр 15 сая долларын төсөл бичээд явуулсан байгаа. Одоогоор хариу ирээгүй байна. За эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээн дээр бид нар одоо бас яг энэ нөхөн жорлонгүй эрүүл мэндийн байгууллагатай болёо гэд одоо яг төслөл эслэгтэйг байгаа. Одоо энэ дээр нэг 10 тэрбум төгрөг тавьчихсан явж байгаа. Яг нэг амьсгаагаар бас шийдчих нэхт бол үнэхээр бас хүндрэлтэй ийм тоо баримт юу зардал шаардлагатай байгаа учраас ер нь бол бид нар За ундрам гишүүн тодруулъя. За тэр орчны бохирдлын үндэсний хорооны тайланг юу н авъя. Тэгээд шаардлагатай бол бид нар бас байнгын хорооны тогтоолч юм уу гаргаад энийг дахиж байгуулахгүй бол одоо маш хүнд нөхцөл байдалд энэ орчны бохирдол очсон байгаа. За нэмж асуух нэг асуулт байна. Энэ хог хаягдaltaй холбоотой энэ хүнд металл бүхий хортой хог хаягдал нөгөө хортой хог хаягдлын хууль гэж байдаг санагдаад байна. Тэрний хэрэгжилтийн хүрээнд энэ Төв аймгээс Хэрэглэн сумд газар аваад тэндээ одоо энэ хог хаягдлыг одоо англих одоо яадгийн байгаа дахин боловсруулах ч гэдэг юм уу устгах ийм нэг цэг баригдах ажил өнгөрсөн парламентын хугацаанд явж байгаа. Тэгээ таг чиг болцсон.
Тэр асуудал ер нь ямар төвшөнд явж байгаа юм. Энэ бол байгаль орчны яамны гол хариуцах асуудал гэж би бодож байна. Эндээс чинь энэ үйлдвэрийн хүнд металлууд болон бусад хог хаягдал одоо шийдэгдэх ёстой юм биш үү? За тэр үндэсний хорооны мэдээллийг ундрам гишүүнд бичгээр явуулаарай. Аюултай хог хаягдлын асуудал тэр 9 номер микрофон. За ундрам гишүүний асуултанд тодруулах өгье. Хуулийн хувьд бол хог хаягдлын тухай хууль гэж нэгдсэн байдлаар явж байгаа. Ингээд дотроо ангиллын хувьд бол энгийн болон аюултай хог хаягдал гэсэн үндсэн ангиллал байж байгаа. Таны асуусан аюултай хог хаягдлын нэгдсэн байгууламж гэдэг байгаа. Нэгдсэн байгууламж нь Төв аймгийн Сэргэлэн суманд барихаар төлөвлөсөн. 2022 онд тухайн газрыг 20 га талбайгаар улсын тусгай хэрэгцээнд авсан. Ингээд авсны дараа бол үндсэндээ тухайн газрын байгаль орчны төлөв байдлын суурь судалгаа хийгээд ингээд бид одоо бас энэ жил тухайн одоо нэгдсэн бүтээн байгуулалттай холбоотой эдийн засгийн бас судалгааг нь хийгээд дууссан. Хуучин техник эдийн засгийн үндэс нь бол 2019 онд хийгдсэн байдаг. Одоо энэ нэгдсэн бүтээн байгуулалтыг бид эдийн засгийн хөгжлийн яамтай хамтраад төр хувийн хөгжлийн түншлэлээр хэрэгжүүлэх гээд явж байгаа. Төр хувийн хөгжлийн түншлэлийн бас чагсаалт нь хамрагдсан байж байгаа. Ингээд бид ямар ч байсан төр. За баярлалаа. Цэнт сүрэнгийн Мөнхтүя гишүүн асуулт асууя.